Өмгтөөцүүдийн яна үржлийн эрхтний өрөвжлийн ажил үйлсийг хийгээд яг 10 жилийн нүүр үзэж байна. Түүнээр ирэхгүй яна 10 жил дотор яна ганцхан нэг төрлийн өмгтөө бүтээгдэхүүний тань тэлцүүлсээр ирсэн. Яг миний гар утасны дөөдлийн өн бүтээгдэхүүн. Энийг бол би яг 10 жил борлуулах хийж байна. Тэгээд энэ 10 жилийн хооронд надаас өний аваад хэрэглэсэн уустууд бол тоогүй олон байна. Түүнээр ирэхгүй яна янзын өмгтөө үржлийн эрхтний асуудалтай уусууд яна өний хэрэглээд сайн болсон. Тэгээд энэний тухайд ойлгох санаатай улсууд ясаар яна энэ доор утсан наймраар яна миний наваа мөмөрцгийн нөмөд натын харьцаж байна. Тэгээд ямар шүү улсууд сайн болж өнгөрчээ. Жишээлбэл энэ бүтээгдэхүүн бол өнөө өмгтөө дандаа тохиолдог тийм ба цагаан чийг буух юм уу, үнэр танар гарах юм уу, заглах юм уу, багсаа үрвсэл юм уу, эсвэл шалвар энэ төр байдаг тийм ба. Тийм жоохон юмнууд бол энэ бүтээгдэхүүн авч ирвэл тийм учир бишээ гэсэн үг. Ягаад гэвэл яна тэндээс ондоо нэг их хүнд өвчнгүүд хүртэл бүр сайн болж өнгөрчээ. Миний 10 жилийн өн хугацаанд дотор ямар өмгтөө өвчтөй уусаа сайн болж өнгөрчээ. Савны хавдартын хүн сайн болж өнгөрчээ. Тэр савны хавдартын хүн бол яаж мэдээ өөрөө шизоохот яна гэдэг шизоохот буюу ингэж үрхэд яна өндөр хүндөрхөө байдаг гэж. Тэгээ өмнөд очиж үзэрхүүд савны хавдартыг хэлээ. Тэгээд яна өний хэрэглээд бол сайн болж өнгөрөө. Тэгэхээр яна доор буюу хураалтын хүн сайн болж өнгөрчээ. Учир нь яна өн уус нөхөх чадлаар онцгоос байна. Тэгэхээр яна доор буюу хураалтын доор буюу тийм хатангэрдсэн тийм улд байдаг ба. Доор буюу хураалтын усууд бас яг зовртой байдаг. Учир нь яна доор буюу хатангэрдсаар өргөдөр күчээр мөчөрдө үргэлжсээр өвсөж мөвсөн шүү дээ тийм ба. Дахиад нас харьцан амьдрал хийхэд бас өвснө өргөд нөхөрнөөс дурггүй тийм ба. Иймэрхүү байдалтай байдаг шүү дээ. Яг иймэрхүү байдалтын доор буюу хураалтын усууд хүртэл сайн болж өнгөрсөн байна. Тэгэхээр яна тэр бидэнд савны хүзүүний амсрын омоо өвчний байцаалт хэрэгдэг тийм ба. Тэр үеэсд яна тэр байцаалтыг хийгээд айж ямар бахтарын халдвар гэдэг гардаг тийм ба. Ярим үгүй би дөвийн дээр хөлөхгүй л хөлөөлөөс болохгүй байх магадгүй. Тэгээд айж ямар бахтарын халдвар гэдэг гардаг. Тэр халдварлаас яна өндөр зэргийн болоод доор дэс ингээд 2 хуваадаг. Тэгээд доор дэсийн болоос гээгүйтэй өөрөө өөрийн өвчний өсрөгчийн чадвар юмаа дөөгшлүүлээд ирвэл бас аянда өдгөж мэднэ гэсэн үг. Өндөр дэсийн нь бол 16, 18, 51, 52 гэдэг бүр тоо хөмтөгдлөөр илэрхийлсэн байдаг та. Яг тэр өндөр дэсийн халдварлтын улсад яна тэр бол яна 195 нь бол 195-ны савны хүзүүрний амсрын омоо өвчин бол яг тэр бахтарын халдварлаас ирэлтий гэж хэлдэг. Тэгэхээр яна тийм бахтарын халдварлцаар яна дараагийн хүн сайн засаж өдгөж авахгүй сүлдө яна савны хүзүүрний амсрын омоо өвчин олох аюултай гэсэн. Тэгэхээр яна тийм айч ямар бахтарын халдварлтын гарсан улсад яна өний хэрэглээ сайн болсон улсад бол тоогүй олон байна гэсэн үг. Яагаад гэвэл яна энэ бүтээгдэхүүн шүү дээ 7 жолны авч өнгөрчээ. 7 жолны дотор нэс тусгай нэг жолны нь яна яг энэ омоо өвчний байцаалт хийгээд айч ямар бахтарын халдвар гардаг шүү дээ. Яг тэр бахтарын халдварлын шүү дээ засан сэрүүх талаараа жолны авсан бүтээгдэхүүн. Тэгэхээр яна яг тэр тийм өвчнөд бол өөрийн жигэн мөргөжлөнө гэсэн үг. Тусгай тийм имийг засахад бол мөргөжлөлтэй гэсэн үг. Тэгэхээр яна тийм өвчнөдийн хүн өний хэрэглээ сайн болсон бол олон байна. Тэгэхлээс савны булчин махны томрол өвчин гэдэг байдаг. Тэр өвчин бол өмнөд дээр савын отолж явахаас өөр аргагүй үлддэг. Яг тийм хүн бас яна өний хэрэглээд сайн болсон үнэн батны жишээ бол байна гэсэн үг. Тэгэхлээс сарын хэрн төгсөхгүй юм уу, сарын хэрн ирэхгүй юм уу, эсвэл жирэмхэн сарын хэрн ирээд зогсохгүй 10 хоног 20 хоногоор ирээд зогсохгүй тийм улсуудаас яна хэрэглээ сайн болсны байна. Зарим улсууд түргэн шөөс өрөөд шөөсөөр хорь чадахгүй тийм байсан хүн цавчаас яваад хургаа угаж нэхэд яна шөөсөн туслахад болж өгөхгүй нэ. Тийм хүн хэрэглээ хүртэл сайн болстой байна. Оргид яна моторын ахтал суулаа гэсэн хүйтэн хөдөлдөг. Тэр бол онцгой хүйтэн ихтэй бол та. Тийм хүн бас яна хэрэглээ сайн болстой байна. Савны хүйтэнтэй улсууд хэрэглэхэд онцгой сайн. Ягаад гэвэл яна хүүгд хүнд хэрэглэж болно. Хүүгд хүнд гадар талд нь төрөхөд өгнө. Хүүгд дэшид жижиг мижин олигаад тийм ба дараа доороос хүнс гүйсээр гэдэг жижиг олж идэг штэ. Тэгэхэд яна өвсдөг штэ. Тэгээ хүүхдийгээ жижигэн дээр яна гадар талд нь төрөхөд өгсаар магаш ширт нэхэд нэг хамаагүй болчихдог. Тэгээ хүүгд хүртэл бүр мөддөг болчихно. Тэгэхлээс арцгийн хүндийн өрөвсөлтийн эсвэл арцгийн хүндийн нь ус төрсөн улсууд өдр байдаг те. Тийм улсуудын гүдэс нёруугаар амар их өвсдөг штэ. Тийм улсууд хүртэл хэрэглээ сайн болсны байна. Хэрэглээ сайн болсныг би амаараа хөлөө танд зохиож хэлдэг юм биш гэсэн үг. Яа үнэн баттын миний хэрэглэгчд хэрэглээ өөрөө сайн болоод над хуваалцсан энэ хуваалцлагаас нь аваад би танд хөлж өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр өнөө үнэн баттын хуваалцлаг гэсэн үг. Сүүлээр биасаа дахиад нэг хүний хуваалцлагаар тандаас шингээд хийгээд явуулж өгье. Тандаас сонсож үзээрэй.
Тэгэхүүн одоо бидний өнийг бол одоо өмгтөө оны доор буйндаа хөргөлдөг бүтээгдэв шүү дээ. Тэгээ доор буйндаа хөргөлөх үедээ одоо савны хүзүүний одоо амсралдаг шалгуур лантер хөрдийг хурдан өдгөж нэгдийг бидний нүдэрээ олж харахгүй шүү дээ тийм аа. Гөөшөд гадар шархан дээр төрөхөд гадар шархвал бидний нүдэрээ олж харна шүү дээ. Өнөө гадар шарх мархан дээр төрөхөж болно гэсэн үг. Жишээлбэл шатсан шарх юм уу, одоо шалгуурсан шарх юм уу, юлд юм уу, одоо 10 хэдэн жилийн юлд мүлдэн дээр төрөхөд юлдэн сайн болсон усад хэд гарч. Тэрний бол одоо зүгээр өөрсөндөө төрөхөж идэл гайгүй байхаа болчих юм юлд нь. Тэгэхээр юлдан дээр төрөхөд их сайн байсан. Тэгэхүүл одоо тийм хүний нейромороор тийм бүржигэр улаан гадаа мадаа гарах юм уу, загалж магалж их юм уу одоо бүржидэг шүү дээ. Тийм юм дээр төрхлөөд ороо гайг болно. Хүүхдийн буй мөн дээр эсвэл одоо гадаа мадаа гардаг юм уу? Тийм юм дээр төрхөд төртөл болно. Тэгээ шамбартын усадаас хэрэглээд их сайн. Шамбартын усад өнтрүүл хэрэглээд юм ялагсаа. Шамбартаа хэрэглээсээ шамбарчин хүртэл гайг болно. Тэрмээс яна авааснаас зүгээр нөр амныга гадаан дээр хүртэл төрөхөж үзэж байна. Тэгээ гадаан хүртэл гайг болчиход бас нэг хүн хуваалцаж ирсэн. Тэгэхээр өнөг юм бол одоо онцгой сайн гэсэн үг. Тэгээд ус нөхөг чадлаар бол онцгой сайн. Учир нь төв инжир сонна гэсэн одоо хүний нүрийн тосон дотор ордог тэр ус нөхдөг бүтээгдэхүүн дотор орж байна. Тэгэхээр олон зүйлийн эсрэг тай оролцож байна. Тайг бол одоо бидний бүр мэдээж та тийм ба хүн одоо хүний буян өс өвчлүүл яна тай гэсэн юм одоо хүний буян өсийг очиж сөргөн засах юм уу төлжөлөх байдалтай. Тэгээд хүний өмгтөөний доор буян хэрэглэдэг бүтээгдэхүүн тай гэсэн юм оролцож их болохоор яна чиний одоо шарх марх чинь шалгуур малуур чинь одоо хурдан очиж шөөхөө хийж үйлдэлтэй гэсэн үг. Та өний айлгах санаатын усудаас арай намны уцсан ямрын нэмэд натыг харьцаа. 1 3 7 5 4 төг 5 3 төг. Tad натыг харьцаж болно. Tad өөрийн байдлаас хөлж болно. Tad авч хэрэглэх санаатын усудаас натыг харьцаж болно. Tad арай зүгөөд би иймэрхүү юм ярьж байна. Tad би өөрөө бол яна өмрөгийн сургалт төгсчээ. Тэгээ миний сурсан мөрөгжил нь бол шида Монгол ярих өмчийн мөрөгдөл сурчээ. Гөөж би өөрөө өмч бишээ. Би тийм өмлөд адилж ихгүй шүү дээ өмч бишээ. Гөөч шидан өмгтэн үржил эрхтний өргөлжлийн ажил үйлсийг бол одоо 10 жил хийж байна. 10 жилийн хооронд бол одоо ганцхан өнөг шидан өмгтөний дор буйндаа хэрэглэдэг өнөг л бүтээгдэхүүний одоо олон яриг улсуудад танилцуулж өгсөөр иржээ. Олон яриг улсуудаас энэ өний авч хэрэглэсэн. Нэг ялгая олон яриг улсууд яна өнийг хэрэглээд сайн болсон. 10 жил болж гэсэн үг. Ямар нэгэн зүйлийн юм ямна одоо чанар сайтай биш юм да 10 жил хүн хэрэглэхгүй 10 жил борлуулах хийж чадахгүй шүү дээ. Учир нь яна өчнөө олон жил шидэ хөчнөө олон жилийн өмгтэн одоо дор буйд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд гардаг тийм үгүй юу. Одоо гарсан 2 жилдээ ураа махтаад да бүр удалган хэрэглээд бүрчгнөөл тийм ба дөөлөн дөрөг гараад бүрчгнөд 2 жил болохгүй таг болоод байхаа болчихдаг тийм үгүй юу. Тэр чинь яна одоо чанар одоо тийм сайн биш болохоор яна хүн нэг удаа хэрэглээд чанаргүй бол яна 2 удаа хэрэглэхгүй шүү дээ. Гөөж яна удаан хугацаа явж байгаа юм явж чадж байгаа бүтээгдэхүүн бол яна чанар сайтай болохоор сайн явж чаддаг шүү дээ. Учир нь энэ бол одоо хүний буйн үнэнхүү үйлдэл очиг үзүүлэх болохоор яна хэрэглэсэн уулд яна өргөд дахиад хэрэглэх бол одоо зөндөн одоо хэрэглэдэг. Тэгэхээр одоо 10 жил борлуулах хийж гэнэ гэсэн үг. Тэгээд яна энэ алга санаатын усудаас нати ногоон мөмбөрчиг нэм миний утсан нэмрээр ногоон мөмбөрчиг нэмэрээ